Монголын оюун ухааны Академиас санаачлан 2 дахь жилдээ уламжлалт болон зохион байгуулж байгаа ой тогтоолын үндэсний аварга 2012 оюуны спортын тэмцээн энэ жил улам их өрсөлдөөн дунд өрнөж оролцогчдын чадвар хийгээд сар хүрээн улам ихээр тэлцээр байна. Монголын оюунлаг үг залуусыг хүмүүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж их хэмжээний мэдээллийг богино хугацаанд цээжлэн буцаж санаж болохыг харуулах оюуны спортын олон улс төв дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах тамирчдыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Ой тогтоолын үндэсний аварга 2012 оюуны спортын тэмцээний эзэн шалгаруулалт 2012 оны 3 дугаар сарын 17-ны 9 цагаас Чингис хаан зочд буудлын хурлын зааланд явагдсан бөгөөд сүүлийн шатанд шалгарч үлдсэн оролцогчид ой тогтоолын нийт 8 төрлөөр нийт 50 гаруй тамирчид өөрсдийн оюун ухаан ахвал самбаага уралдуулсан юм а. За тэмцээний 3 дахь төрөл маань бол баганд өгсөн үгс байсан. Тэгээд энэ төрөл маань болохоор 200 ширхэг үгийг 10 баганд 20 өрөөр нь хувааж өгдөг байгаа. Тэгээд энэ төрөл нь бол 10 минутын хугацаатай. Тэгээд би 10 минутанд бол ер нь 140 үг цээжлээд цаашаа явах гэсэн бас жоохон нэг тийм алдчих юм шиг санагдаад 140 цээжлээд дахиж нэг давтаад тэгээд ер нь бол нэг л алдаад тэр тухайн нэг баган дээр нэг алдах юм бол тал оноо авдаг. Тэгээд би нэг алдаад 130 оноотой энэ төрөлдөө бол төрүүлж чадсан. Ер нь бол энэ миний бас хамгийн хийх дуртай төрлүүдийн нэг. Энэ төрөлдөө бол бас алтаавн гэсэн өөртөө бүрийн ихтэй ороод алт авсандаа бас их маш их баяртай байгаа. Тогтоолын үндэсний аварга тэмцээнд би олонход орж байна. Тэгээд миний оролцсон төрөл болохоор тэмцээний 3 дахь төрөл буюу багнын үгс. Энэ төрөл 200 ононоос 90 оноо авч мөнгөнд болон болсон. Энэ тэмцээнд анх орж байгаа учраас эхний 2 төрөл дээр маш их сандарсан. Тэгээ 3 дахь төрлөөс эхэлж болонгод жоохон тайвшраад тэгээд барыг тэмцээнд дээр бэлтгэл хийж байгаа юм шиг тийм сэтгэл санаа гайг болсон байгаа. Тэгээд 3 дахь төрлийн багны үгсээр нийт би 6 багны үгс хийсэн байгаа. Энэ нь болохоор 100 үг зээжлээд буцаа санахтаа 86 оноо авч 3 дугаар ирсэн байгаа. Багнанд өгөгдсөн үгс төрөл байгаа. За тэгээд энэ төрөлд тэргүүн байрыг цог бадрах маань эзэлсэн байна. За цог бадрахт шагналын гардуулна хэмээн TV8 телевизийн маркетинг албаны дарга утхан баярыг тайлсан орж байна. За багнанд өгөгдсөн үгс төрөлд оюун ухаан авьяас бэлэг ур чадвараас орж амжилттай оролцсон дид байр эзэлсэн тул шахаргүл танд шагнал гардуулна уу хэмээн. За Skytel компани мэрэгчлэн гүрье. За багнанд өгөгдсөн үгс төрөлд 3 дугаар байр эзэлсэн Синг самданд тайлсан урж байна. Синг самд.
Хадгаламж банкнаас Unitel-ийн хэрэглэгч нартай зориулж мобайл банкны үйлчилгээг нэвтрүүллээ. Unitel-ийн хэрэглэгчдээ Onyx мессежийг 586-аар үйлгээж Хадгаламж банкны мобайл банкны үйлчилгээг авах боломжтой боллоо. Шинэ дэвшилтэт технологиг нэвтрүүлэгч Хадгаламж банк. Үндэсний банк үндэсний баяраар зээлийн нөхцөлөө хөнгөлж, зээлийг төргөн шуурхай олгож байна. Та цахилгаан бараа тавилгыг ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр 24 сарын хугацаатай сарын 2% хүүтэйгээр аваарай. Урьдчилгаа төлбөр 30%-ийг төлөөд та сарын 2% хүүтэй 24-өөс 36 сарын хугацаатайгаар мотоцикл болон автомашин авах боломжтой. Хэрэгцээт зээлээ хэмнэж аваарай. Сар шиндээ сайхан шинэлээрэй. Хадгаламж банк харилцааг эрхэмлэнэ. Тэмцээний маань энэ удаагийн шалгаруулалт түүхэн үйл явдал гэсэн үе байсан юм. Энэ үед оролцогчид маань өөрсдийн мэдлэг болоод анхаарлаа төвлөрүүлэх ёстой байсан. Түүхэн үйл явдал үеийн ялагчаар 910 оноогоор Тэм Мягмар сүрэн тодорсон бол 2 дугаар байранд 900 оноогоор Акчол, дараагийн байранд Сэнг самданаар тус тодорсон юм. Харин дууд цэврийн үед Цог Бадрах 1154 зууны 70 оноо цуглуулж 1-р байранд шалгарсан бол дэд байранд Сэнг самдан 1664 оноогоор орсон юм. Харин өмнөх шатыг тэргүүлсэн Мягмар сүрэн 976 зууны 80 оноогоор энэ удаад 3-р байранд бичигдлээ. Тэмцээний манай дараагийн шат нь Тон марафон гэх анхаарлаа дээд цэгтээ төвлөрүүлэх ёстой үе байсан юм. Энэ үеэр Акчол бусдаас хол давуугаар төрүүлж өөрийнхөө оюуны чадамжаа гайхуулаад авсан юм. Харин 2 дугаар байранд Цог Бадрах шалгарч Мягмар сүрэн 3 дугаар байрыг тус эзэллээ. Хүн ухаанлыгийг сонирхолтой үеийг онооны чанараар шүүсэн юм. Энэ үед манай оролцогчид нэлээд идэвхтэй оролцож байсан юм а. Хүн ухаанлын үеийн ялагчаар хонцог шалгарсан бол дэд байранд баяр тулг шалгарч Мягмар сүрэн ахин 3 дугаар байрын эзэн боллоо. За тэмцээний 8 дахь төрөл бол хүзрийн дараалал цээжлэх байгаа. За тэгээд энэ хүзрийн дараалал цээжлэх гэдэг маань хольж өгсөн 52 ширх хүзрийг 10 минутын хугацаанд цээжлээд дараалалаар нь алдгүй санах энэ чадвараар өрсөлдсөн байна. Энэ төрөлдөө 2 дугаар эхний төрөлдөө алтнаас хойш 2 дугаар төрөлдөө за энэ сүүлийн удаа гэж өөртөө хэлсэн алдах хэрэггүй гэдгээ ухаарсан. Тэгээд энэ дээр маш их чармаалттай маш сайн анхаарлаа төвлөрүүлж яагаад хийсэн байгаа. Тэгээд энэ төрөл дээрээ дэлхийн аваргын болон өөрийнхөө хувийн рекордыг эвдэж 51 секунд 53 дойлын амжилтаар хийгээд алдахгүй санаад алтан медаль авсандаа бас маш их баяртай байна. Хоёр орлого дээр хоёулын дээр минутаас дээш буюу нэг нь минут 15 секунд, нөгөөх нь минут 7 секунд зээжснээр баг хугацаа болох минут 7 секунд зээжсэн гэж үзэж мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Эхний орлого дээр би нэлээд сандарсан бас тэгээд ерөөс огт тайвширч өгөхгүй төвлөрч өгөхгүйсэн болохоор тэгээд минут 31 секунд дотор чийлсэн боловч ерөөсөө эхний 5 өдрөө санаад ардын 15 өдрийг санахгүй байсан. Тэгээд эхний орлого нь ойлсон байгаа. Тэгээд гарч гүнзгий амс хаваад дөрөв хөдөө сургаасныхаа дараа хахаалаа төвлөрүүлэх гэж 8 минут оролцсны эцэс тэгээд сүүлийн 2 минутанд нэг хөдрөөж хийж минут 34 секундын яг цэжлээс алдгүй цэжлээд хүрэл медалийг болсон хангасан байгаа. Хүзрийн дараалал төрөлд 1-р байрыг Акчол эзэлсэн 51 секундэд. За шагналыг гардуулна хэмээн GSA UB Central салбар болон гишүүн MW Holding ерөнхийлөгч Мөнх Эрдэнэ таныг тайсан урьж байна.
2 дугаар байр Мегмар Сүрэн 67 секунд. За хүзрийн дараалал төрөл 3 дугаар байр Анар. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний дунд насны ангилалд 1975 оноо цуглуулж, оч мандах тэргүүлсэн бол Дөлгөөн далай удаалж 3 дугаар байранд мөн хэрдэн бичигдсэн юм. Харин томчуудтай эн зэрэгцэн өрсөлдөж, өөрийн оюуны хурд хүчээс орсон бага насны ангилалд тэмүүлэн тэргүүлж дэд байранд цог буян бичигдэж, мөнхтөр 3 дугаар байрын болцлыг тус тус хангасан юм. За ингээд тэмцээний маань нийлбэр дүн гарсан байгаа тодорсон. За тэгээд тэмцээний нийт 8 төрлийн нийлбэр оноогоор за өнгөрсөн жил буюу 2011 оны үндэсний аварга болж байсан агчид маань энэ жил дахин аваргалсан байгаа, хошоо аварга болсон гэсэн. За тэгээд энэ дээр 2 дугаар байранд Мегмар Сүрэн маань орсон. За тэмцээний 8 төрлийн 7 медаль авч болсон үнэхээр гайхалтай амжилтыг харуулж чадсан. За тэмцээний 3 дугаар байранд нийлбэр оноогоор Цуг Бадарх маань орсон. За тэгээд энэ ихний 3 байрт орсон сурагчид маань бас өнгөрсөн жилийн дэлхийн аваргад бүгд маш амжилттай оролцож багаараа бид бүхэн 3 дугаар байранд орж ирсэн. За 2 сурагч маань ой тогтоолтой олон улсын их мастер болж ирсэн. За мөн сурагчид маань тухайн төрөл болгон дээр бас ихний 10 байрт орсон нь бас энэ оюуны спортын хөгжил бас ямар төвшөнд явж байгаа гэдгийг бас харуулсан болов уу гэж бодож байна. За тэгээд мэдээж цаашдаа энэ тэмцээн уралдаанд бид бүхэн илүү их амжилт гаргаж их орныхоо нэрийг бас дуурсах болно гэж бодож байгаа. За бид бүхний одоо жинхэнэ хүсэн хүлээсэн мөч ирлээ. Өөрөөр хэлбэл үндэсний аваргыг тодруулах цаг мөч ойртож байна. Нийлбэр оноогоор 6454 оноог цуглуулж чадсан тамирчин бол мөн адил Агшол 2-р байр 6197 оноогоор өөрөөр хэлбэл 100 гаруй оноогоор Мегмар Сүрэн маань 2-т орсон юм байна. За тэгэхээр үндэсний аваргын цомыг гардуулна уу хэмээн GSA UBS Централ салбар байгууллагын гишүүн MW Holding компани ерөнхийлөгч Мөнх Эрдэнэ таныг тайснаа урьж байна. Өнгөрсөн жилийн үндэсний аваргаар тодроод сэтгэл маш өндөр байсан. Энэ жил аварга хамгаална гэсэн ийм итгэлтэйгээр энэ тэмцээнд оролцож мөн аварга ахин хамгаалсантай маш их баяртай байна. Өрсөлдөгчднэр маань маш мэдээж ширүүн байсан. Эдгээртэй маш ширүүн өрсөлдөж байсан. Тэгээд бидэртэй бас ширүүн өрсөлдөж байсан нийт тамирчид болон энэ тэмцээний зохион байгуулалт маш их тусалцаа үзүүлсэн маш их бас хүнд ажил арын албад ажиллаж байсан хэнэгч шүүгч тэр материал засаж байсан засагч шүүгч гэдэг удирдаад явж байсан энэ багш нартаа бас баярсан талархснаа илэрхийлье. Тэгээд энэ ерөнхийдөө бол оюуны спортын төрлүүдээр яг хичээлэхэд бидэрт ингээд маш их боломж болцоог олгодог, биднийг маш их дэмжиж тусдаг хүмүүс маш олон байдаг. За эдгээрээс маш том үлгэр жишээ нь бол мэдээж Хатанбаатар багш маань байгаа. Монголын оюун ухааны академийн захирал. Тэгэхээр бид нарыг ингээд хичээлэхэд чөлөөт цагаараа тий ингээд академи дээр Монголын оюун ухааны академи дээр очиж бэлтгэл хийхэд бидэрт бэлэн анги танхимыг гаргаж өгдөг. Бидэртэй маш нөхөрсөг дотносгоор харьцдаг. Академи маань энэ алжид хамт олмод бидэртэй үе юм шиг марс найрцгаар харьцдаг л да. Бидэрт тэгээд бүх бэлтгэлийг бүх боломж болцоог олгодгоороо бидний бас энэ өнөөдрийн гаргаж байгаа амжилтын бас нэг маш том дэмжлэг болж өгд юм аа. Тэгээд бидний бас манай энэ академи маань цаашдын бас зорилго маш
агуу гайхалтай л да. So Монгол хүний оюуны чадамжийг дэлхийн тавцнаа ингээд мэдрүүлж бишрүүлж ингээд Монгол улсын төрийн дуулыг дэлхийн тавцанд ингээд ишглүүлнэ гэсэн юм том эрхэм зорилготойгоор оролцдог. Тэгэхээр одоо энэ жилийн үед маш олон юм дэлхийн хэмжээний нээлттэй тэмцээн дэлхийн аварга бас бидний хүлээж байна. Бид нар энэ тэмцээнд аль болох маш сайн бэлтгэл хийгээд мэдээж аль болох олон хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох гэсэн юм зорилгыг өвөртөлж явж байгаа. За тэгээд мөн бас арга гэрийн бас тусалцаа маш миний хувьд бол маш их байдаг. Яагаад гэхээр надад бас эцэг эхээс маань гадна эцэг эхээс маань өөрсдөө энэ ах иш нар маань зөндөө байдаг. Хамаатай садан манад маш их тусал дэмждэг. Тэгэхээр манай хамаатай садан гэр бүлийнхэн маань ерөө боловсролыг маш их дэмждэг хүмүүс байдаг л да. Яг надад хэлдэг л дээ. Яг юу гэж хэлдэг вэ гэхээр за одоо та нарын боловсролт чинь ямар бид нар юугаараа тусч юугаар дэмж чадж байна тэр бүхнийг бид нар зориулах болно гэж хэлдэг. Тэгэхээр бидэрт бидний төлөө энэ боловсролыг маш их хөхүүлэн дэмжиж боловсролыг маш их дээдлж үнэлдэг энэ хамаатай садан тэгээ бидрийг маш ингэ хүүхчигээ хайрладаг бидний бүгдээр нэг гэр бүл шиг яг байдаг. Энэ бүх арга гэрхэндээ бас маш их баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Тэгээд энэхүү ой тогтоолт үндэсний аварга 2012 оюуны спортын 2 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохиоход мэдээж маш олон хүний хүч хөдөлмөр энэ дээр орсон шингэсэн байгаа. За тэгээд энэ тэмцээнийг бас зохиоход зохион байгуулсан, хамтран зохион байгуулсан боловсрол соёл шинжлэх ухааны яам, за TV8 телевизийн хамт олон байна. За энэ тэмцээний ерөнхий ивент тэтгэгч Хадгаламж банк, за мөн одоо GCI UB Центраас салбар байгууллага. За түншлэн одоо энэ тэмцээний одоо шүүсэн шүүгчд, хяналтын шүүгчд, материал зассан бүх багш нар, за тэгээд энэ тэмцээнд бас урагдан ирсэн хүндтэй зочид, сонирхогчид, за мөн одоо энэ бүх оюуны спортын тамирчид цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн өрөөё. Оюун ухааны хурд хүчээр шалгасан улсын аваргын тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийг насны ангиллалтаагаар шалгаруулсан юм. Анхаарал төвлөрөлт дээд зэргийн хэртэйг нь энэхүү тэмцээнээс харж болох юм. Ингээд эх орны ирээдүй болсон эрдэмт хүүхдүүдийн оюуны цараа шалгасан таны мэдхийн тэмцээнийг та бүхэн энхүү хүлээн авч үзлээ.